12 сарын 3. Биднийг хавчиж байсан хүн тэр үед устгах гэсэн итгэлээ идүүгээ өөрөө тунхаглаж байна. Галаат 1:23. Тарсын Саул Христэд итгэжээ. Тэрээр Христ итгэлийг хавчигсдын манлайд явж байснаа тэрхүү итгэлээ халуун сэтгэлээр номлож хамгаалдаг болсон гэж Юудын чуулганууд сонсцгоо. Үнэхээр сэтгэл хөдлөхөн өөрчлөлт болжээ. Паулийн адил үүсгэж байсан итгэлээ өмгөөлөн хамгаалдаг болсон гайхалтай өөрчлөлтүүд өнөө цагт ч болдог. Лорд Литлтон, Гилберт Уэст нар Библийг өмгөөлдөг хүмүүсийн итгэлийг нураахаар хатуу шийдэцгээв. Литлтон Саулын Христ итгэсэн түүхийг няцаах зорилго тавив. Уэст болохоор Христийн амьдлыг үлгэр домог гэж батлахыг зорьсон. Тэр хоёр хоёулаа Библийн тэмдэглэлүүдийг сайн мэддэггүй ч няцаахаар шийджээ. Тэгээд баримт материал цуглуулахаар судалгаа хийж эхлэв. Судалгааныхаа ажлын үеэр үе хоорондоо уулзалтна. Нэг удаагийн уулзалт дээр Литлтон энэ итгэл үнэмшилд ямар нэг юм байх шиг байна. Сүүлийн үед надад тэгс санагдах боллоо гэж хэлв. Уэст хариудна. Надад ч гэсэн тэгж санагдах болсон гэлээ. Эцэст нь энэ хоёр хүн уулзаад ярилцтал хоёулаа үгүйсгэж байсныхаа эсрэг утга санаатай ном бичсэн байлаа. Тэд хуулийн мэргэжилтний хувьар бүх баримт материалтай танилцаж үзэхэд Библийн тэмдэглэл алдаа мадаггүй үнэн зөв болохыг өөрийн гэрхгүй хүлээн зөвшөөрцгөөжээ. Лорд Литлтоны ном Паулийн Христэд итгэсэн үнэн баримт гэсэн нэртэй, Гилберт Уэстийн ном Есүс Христийн амьлал нэртэй. Үл итгэгч Роберт Ингерсол агностик үзэлтэй Лью Валсыг Есүс Христийн тухай тэмдэглэл худал батлахыг нотолсон ном бичээч хэмээн санал тавьсан байна. Валс методист эхнэрээ зовоон байж олон жил судалгаа хийв. Тэгээд номоо бичиж эхэлжээ. Номынхаа 4-р бүлгийг дуусгахын алдад Христийн тухай тэмдэглэлүүд үнэн гэдгийг ухаарч эхлэв. Тэрээр өвдөг сөвдөн гэмшиж Есүс Христийг эзэн ба аврагч хэмээн итгэжээ. Тэрээр Христ бол Бурхны хүү мөн гэх утгатай Ben Hur гэ номоо бичиж хэвлэн гаргасан юм. Фрэнк Моррисон Есүс Христийн талаар зохиол бичгийг хүссэн байна. Гэвч тэр гайхамшигт итгэдэггүй болохоор заалмайд цовдлогдсон өдөр хүртэлх 7 өдрийг номдоо оруулахаар төлөвлөв. Тэгээд судалгаа хийж эхлэв. Гэвч үйл явдлыг цааш дахиад бага зэрэг сунгах хэрэгтэй болж Есүс Христийн амьлын талаар номдоо оруулахаар шийдэв. Ном бичих явцдаа Есүс Христ үнэхээр амьлсныг баттай мэдээд Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээн авчээ. Тэгээд хин чулууг хөдлөсөн бэ нэртэй ном гаргасан. Номын эхний бүлэг нь бичмээргүй байсан ч бичигдсэн ном гэсэн гарчигтай. Библийн үг амьд бөгөөд эрх мэдэлтэй. Хоёр талдаа эрттэй, элдээс ч хурц. Библи өөрийгөө баталдаг. Библийг дайрч, давшилж, гутаанд доромжилдог хүмүүс магадгүй нэг өдөр Библиэд итгэж, Библийн өмгөөлөгч болохыг үгүйсгэх аргагүй.